Та удахгүй өөрийнхөө үзэсгэлэнг тавих гэж байгаа гэж сонссон. За эдээсээс олж байгаа орлого нь эргээд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сандаас тодорхой хэмжээнд хандлагдаж байгаа юм байлээ. Тэгэхээр энд бас их талархаж байна. Тэгээ та өөрийнхөө үзэсгэлэнгийн талаараас дэлгэрэнгүй бидэнд таваалцаж. Үзэсгэлэнгийн гол концепц нь болохоор хүн өөхийнхээ хэвлээд байхад харанхууд байдаг. Хүн буцаад энэ хорвоос явахдаа буцаад их дэлхийнхээ хэвлээд бид нар буцаж орж шингэдэг. Тэр утгаар харанхуугаас төрөөд харанхуудаа буцдаг гэсэн санаагаар ерөөхдөө харанхуугаас эхлээд харанхуугаас буцдаг. Тэгээ энэ хоёр хоорондын заагт бид нар юм маш гэрэлтэй өнгө бүтгэн дунд маш тийм гайхалтай зүйлсүүдийг бид нар мэдрээд өнгөрдөг. Тэр утгаараа л энэ бүтээлийг хийж байгаа. Хүүхэд бол хамгийн гоё өнгөлөг, хамгийн гоё олон гүнгийн баялаг, маш их инээд хөөр баяр баясгалан байдаг гэдэг утгаар бас яг нэг хүүхдийн сантайгаа бас хамтарч ажиллаж байгаа гол санаа нь бас тэр байгаа л да. Сайн мэцхан үзэгчдээ нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн ээлжид подкастын дугаар та бүхэнд хүрж байна. Энэ удаагийн дугаарт бид аврам бүтээлч Сүхбүрэнг урьж оролцуулж байна. Оролцож байгаа танд их баярлалаа. Баярлалаа, өрсөнд маш их баярлалаа. Таны хүүхэд наснаас яриагаа эхлэе. Та багадаа ямар хүүхэд байв? Яагаад уран баримт сонирхох болов? Би айлын 5 хүүхдийн бага хүүхэд. Тэр утгаараа ер нь ах нарынхаа жишсэн анхааралд байдаг. Тэгэл ерөнхийдөө ах нартайгаа тоглоод ах нарынхаа зарим нэг юмд зарагдаал тэгж өссөн. Уран баримт болохоор ерөнхийдөө намайг 5 настай байхад яг цэцэрлэгт байхад надад анх баримлын шавар авчирч өгвөл гэрт авчирч өгчсэн. Тэгээ би ангитай л нэг цэцэрлэгт байхдаа л аюух баримлын шавраа тоглодог. Тэрийг маань л манай аав илүү мэдэрч харсан юм болоо да гэж би боддیں۔ Гэхдээ ерөнхийдөө би багтаа аюух зураг зурдаг хүүхэд байсан. Гүнгийн харандаа усан будаг гээл зургуудыг аягүй зурдаг байсан. Тэгээ ер нь бол нэг юм дүрслэх урлаг өөрийнхөө одоо тэр мэдрэмжүүдийг хүүхэд наснд бол ялангуяа өөрийнхөө дотоод мэдрэмжийг илүү зургаараа ч юм уу хийж байгаа зүйлсээр тоглож байгаа тоглоомороо ч юм уу ямар нэгэн байдлаар тэр нөгөө сэтгэл зүйн байдлаа бас тэргээр аягүй илэрхийлдэг байсан болоо да гэж би юм хардیں۔ Тэгээд тэр 5 настад авчирч өгсөн баримл маш их санаанаас ерөөсөө буудгүй. Тэгэл тэр үедээ үздэг байсан Google-д кино, тэгэл кино тэр баатруудыг айгүй хийж, тэрийг айгүй дүрсжүүлж одоо хөдөлгөөнд оруулж ингэж тоглох ч юм уу тэр нөгөө нэг юм хөөрхөн ертөнц өртөөл үсгээд байна да. Тэгээ заримдаа тэрийг зурах, заримдаа тэрийг барих, тэрэндээ айгүй итгэх, маргааш өглөө хурдан босч ир тэр баримлын шаваараараа тоглох ч юм уу Тэгээ одоо эргээл ингээ бодоход би ер нь 5 настайгаас одоо хүртэл ингээл баримлын шавраа тоглоол ингээл амьдарч байна. Тэр утгаараа хүн ер нь одоо би насанд хүрчлээ гэсэн бас биш байгаа. Тэр 5 настай Сүхбүрэн одоо миний дотор байсаар л байгаа. Тийм болохоор хүмүүхийн хүүхэд үт юм болов уу гэж би боддоо шүү дээ. Одоо энэ хийж байгаа бүтээлүүдийг чилсэн би бүтээл гэж нэг хүндрүүлж бодох гэхээс илүү би одоо хүртэл тоглоод иж байгаа л гэж би хувьдаа боддоо шүү дээ. Тэгвэл таны энэ замнал керамик урлал руу хэрхэн шилжив? Тэр талаараа дэлгэрэнгүй болтож. Керамик урлаг руу би мдээгүй шилжсэн. Яагаад гэвэл ер нь ямар ч судалгаагүй, ямар ч тийм гинтийн юм болж хувирсан л да. Би 99 онд 10 дугаар ангид төгсөөд дүрслэл урлагийн сургуульд орох гээд тэгээ тэрэндээ заавал баримлын ангид орно гэд Угтаа баяр гэд айгүй мундаг баримлчин багш байдаг байсан тухайн үед. Тэгээ тэр багш дээр орно гэд орох гээд очисон чи 98 онд нэг хэлсэлт авцсан байна гэд. Тэгээ би ерөөсөө гэд тэгээ би ингээ ормоор байна гэж чи дахиад нэг жил үлдээгээд түрүү дараагийн жил манайх хэлсэлт авч магадгүй тэгвэл чи тэгвэр өдр гэхээр би нэг жил болоод ирсэн чи дахиад хэлсэлт байдгүй. Тэгээд за тэгвэл дахиад үлээж даа гэд дахиад нэг жил үлээж байгаа. Тэгээ би юунж бас их сүрхий төвчээртэй 2 жил гэртээ үлээгээд заавал баримлчин болно гээл тэгж хүлээдэг байсан. Одоо бодоход бас их төвчээртэй байсан баа. 2001 онд дахиад нөгөө багшихаа ингээд орох гээд байсан чинь бас байхгүй гэдэг. Ер нь манайх энэ жил байхгүй байна гэд. Тэгээд тухайн үед нөгөө урлаг судлалын багш байглаа гэд багш өгдөг байсан. Тэр багш маань чи ингээд жил болгоно л ирээд байх энэ тэр ингээд жил алж байгаа миний хөөнд ваар урлал гэдэг юм керамик анги байдаг. Чи нэг сонирхоод үзүүл яа гэдэг. Хэрвээ таалагдахгүй бол дараа жил дахиад шинэ баримлын анги нэгтгэж байгаа. Чи тэр рүү ингээд үлрээд орчиж болно шүү дээ гэд. Надад хэлжсэн. Тэгээд нэрээчтэй юмудаа би хуцаа алдаал ингээд байгаад байдаг.
Тэгээд анх керамик урлагтай танилцчихсан. Тэгээд ангитай ороод ангийн арга ажиллагаа, техник, тэр керамик урлагийн тэр гоё гал усыг харшааж байгаа тэр урлагийн тэр гайхалтай тэр гоё юник байдал надад маш их таалагдсан. Багш маань бас нэгдүгээрт бас их таалагдсан. Багш маань их сайхан хүн байсан. Тэгээс 30 сэрэтэргээд их мундаг уран бүтээлч байх хүн байдаг байсан. Тэр багшийн гайхалтай сургалт, гайхалтай тэр задаргаа зохиомж хичээлүүд надад маш их таалагдаад тэг эргэлт буцалтгүйгээр керамикийн урлагт орсон байдیں۔ Одоо яагаад миний баримл нэг иймэрхүү уран бүтээлийн юм болоод байгаа гэхээр тэр нэг 5 настай сүх бүрэн гээд нэг тэр жоох хүүхдийн төлөлийн хүсэл байсан юм л л дээ. Би баримлчин болно. Би том болоо заавал баримлчин болно гэд. Тэгээд тэр төлөлийн хүсэл хизээч миний сэтгэлээс ингэж ерөөсө холдож байгаагүй утгаараа одоо энэ нэг керамик урлагийн арт техникийн арга, янз бүрийн арга техникүүдийг ашиглаж ерөн баримлын урлаг хийвэл гоё юм байна л гэж зорж ажилласан байгаа. Маш олон жилийн туршилтууд энд үр дөөнд бас маш их тийм бүтлгүүтлүүд бас байгаа. Тэр утгаараа өнөөгийн одоо яг сүх бүрэн гэдэг хүнийг тодорхойлох баримлууд ингээд баг багаар төрж гарч ирсэн юм болоо даа л гэж би хувьдад үгэнтэй. Керамик урлаг өөрөө маш их баялаг урлаг. Заримдаа би тэр өөрийнхөө тэр керамик урлагийн арга техник, арга ажиллагаанд өөрөө заримдаа гологдоод байгаа ч юм шиг заримдаа санагддаг. Тэгээд ер нь аюу агуу урлаг л да. Тэгээд баримлын урлаг маань бас аюу мундаг хүчтэй том урлаг. Заримдаа би өөрөө энэ уран бүтээлч болох нь бас заримдаа надад ахтдаг юм шиг санагддаг. Тэгтээ яг хүний түүлийн зорилго, түүлийн хүсэл гэж байдаг. Хүүхэд ч вэ, том хүн ч вэ өөрийн түүлийн хүсэлтэй бач бас нэг тийм эргэл буцалтгүйгээр үнэнч байх зөв юм болов уу гэж би хувьдаа боддог. Одоо би зүгээр л одоо ингээд нэг уран бүтээлч гэж байна. Уран бүтээлч хүн бол зогсошгүй. Тэгээ бай шинэ арга ажил технологиудыг бас гаргаж ирэх хэрэгтэй, туршилтууд хийж явах хэрэгтэй. Тэр утгаараа уран бүтээлч хүн бол төгсөшгүй, дуусахгүй тийм одоо эцэстэгсгэлгүй орон зай эзэн юм болов уу гэж би хувьдаа боддог шүү дээ. Уран баримлч тийм түгээмэл мэрэгжил одоо хүмүүс хийдэг зүйл биш шүү дээ тий. Бас хүссэн үнэн ч хийгээд байдаггүй байх. Тэгвэл яг энэ салбарыг сонирхож байгаа магадгүй яг таны 5 настай үеийн шиг одоо уран баримлч болно гэж хүсэж байгаа хүүхдүүдэд хандаж та юу гэж хэлмээр байна? Хүүхэд насны өөрийн төлөлийн хүсэл, мөрөөдөл, гэрэл гэгээтэй тэр төлөлийн хүсэл мөрөөдөл гэдэг зүйлдээ ер нь үнэн ч байгаарай л гэж хэлмээр байна. Амьдрал юу ч тохиолдож болно, өөр юм сонирхож болно. Тэр бүгдийг сонирхож үзсэн ч тэр баримлтайгаа заавал холбож үзэж явах хэрэгтэй болоо да. Аливаа зүйлийг нэг бодохдоо ч тэр төсөөлөхдөө ч тэр илүү бүтээлчээр илүү тийм орон зайтай объемны гэж ярьдیں۔ Тэгж бодож төсөөлөх юм бол уран бүтээлч хүний одоо нөгөө сэтгэл болоод мэлми нүдэн бэлтгэгддэм болов гэж би хувьдаа боддоо шүү дээ. Тийм болохоор хүүхдүүд залуучуудын хувьд бол яг төлөлийн зорилготой үнэнч байснараа угсаа тууштай байснараа ер нь бол нөгөө хүссэн одоо тэр амжилтандаа хүрэх юм болов гэж би найддаг шүү дээ. Тэгтээ тэрнгүүд нь заримдаа азгүйт нь тэр бол байх л зүйл амьдрал угсаа тийм дүндүүл байдаг болохоор. Одоо таны уран бүтээл юу нэл чиглэл байдаг вэ? Ер нь та өөрийнхөө уран бүтээлээрээ дамжуулж юу илэрхийлэхийг хүсдэг вэ? Магадгүй тэр нь бас байнга хувьсаж өөрчлөгдөж идэх үү? Мэдээж уран бүтээлч нэг хэв загвараар нэх байгаад байх бас нэг дими мэдээж нөгөө уран бүтээлийн утга санаа илэрхийлэл угсаа хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэрнийхээ хэрээр бас уран бүтээлч хүнээс бас тодорхой хэмжээний арга ажиллагаа техник, агуулга, хэлбэр дүрс, сүлээд энэ бүгдээрээ бас хувьсан өөрчлөгдөж идэх болохоор бас яг нэг хэв шинжэндээ байна гэдэг бол бас боломжгүй л дээ. Тийм одоогийн байдлаар бол би керамик урлагийнхаа гар техникийн аргаар ерөөдөө уран бүтээлээ илүү түлхүү хийдэг байгаа. Ерөөдөө уран баримлалын төрөлтөө орох байх л гэж би боддیں۔ Гэхдээ бас яг одоо орчин цаг үед угсаа уран бүтээл ямарч одоо чи хандлага одоо ямар нэгэн байдлаар одоо баригдахгүй болчихсон. Тэр утгаараач тэр юм уу надад тэр илүү давуу тал үйт юм болов гэж би хувьдаа боддог. Таны хүүхдүүдэд керамик урлал зааж исэн гэж сонссон. Хүүхдүүдтэй ажиллах хэрэг ямар байдаг вэ? Ер нь би өөрөө хүүхдүүдтэй ажиллах дуртай. Тэгээ би дөнгөж сургуулаа төгсөөд сайн дураараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, 70 дахь сургуульд жил ажиллаж исэн. Тэгээд ер нь бол залууны хувьд бас алж салбарт бас ажиллаж үзэх тий өөрийнхөө сонирхлыг дагаад бас хүүхэд л бол хүүхэд. Тийм болохоор ингээ аль болох олон хүүхдэд бас яг энэ урлагийн боловсрол болоод энэ керамик урлаг, энэ уран баримлалын орон зайн урлаг энэ бүгдийг бас
бас нэг тодорхой хэмжээний жоохон ч гэсэн нэг сургалт орж ивэл зүгээр юм болов уу гэж би боддог. Тийм. Ер нь ирээдүйн соёл урлаг одоо дүрслэг урлагийн үзэгчдэд бэлтгэх нь өсөөсөг биднээс үүрэг юм болов уу гэж би хувьдаа боддог. Тэгвэл та өөрөө ямар аав бэ? Хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ бас тодорхой баримтлагдаг зарчим арга барил гэж байдаг уу? Би бол нэлээд нялуу аав. Мэдээж аав болгон л мэдээж юу байгаа хүүхдтэй хайртай байгаа. Миний хувьд бол хайртай гэдгээ айгүй илэрхийлдэг тийм төрлийн аав. Маш их ярилцахыг хүсдэг хүүхдүүдтэйгээ. Айгүй их ярилцаад юу болсон, өнөөдөр юу тохиолдсон, яасан хийсэн. Одоо бүхэл юм ингэж уудалж ярих нь зөв юм болов гэж би боддог. Та сая олсон нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн гала ханди арга хэмжээндээс өөрийнхөө уран бүтээлийг хандивсан байсан. Энэ нас тодорхой хэмжээнд тухайн одоо үйл ажиллагааны үр дүнд нөлөөлсөн шүү дээ. Тэгэхээр яагаад та ер нь энэ арга хэмжээнд оролцох болов? Ер нь нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдийн төлөө та хэр их юм хийдэг юм бэ? Нийгмийн сайн сайхны төлөө, хүүхдийн төлөө айлуулах идэвхтэй бай гэж би хичээдэг. Энэ утгаараас тэр манай дүрслэг урлагийн уран бүтээлч нар ч гэсэн бүгдээрээ л ер нь айлуулах оролцоотой бай гэж ер нь боддог. Мэдээж биднээсээ ирээдүй үр хүүхэд те хүүхдүүдийн ирээдүй Монголын ирээдүй гэдэг утгаараа хувь нэмэр оруулъя гэж хичээдэг л дээ. Энэ маань ч гэсэн эргээд одоо энэ дүрслэг урлаг болоод ер нь урлагийн салбарт хүчин зүтгэж байгаа уран бүтээлч залуусыг бас илүү төлхөө ороосоо гэж бас уриалж бас хэлмээр санагддаг. Тийм мэдээж ер нь бол манай Монголын уран бүтээлчдэр илүү идэвхтэй байдагт нь би хувьдаа аягүй баяртай байдаг. Таны хувь нэмэр бас үгээр дууссангүй л дээ. Та удахгүй өөрийнхөө үзэсгэлэнг тавих гэж байгаа гэж сонссон. За эндээс бас олж байгаа орлого нь эргээд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сандаас тодорхой хэмжээнд хандлагдаж байгаа юм байлээ. Тэгэхээр энд бас их талархаж байна. Тэгээ та өөрийнхөө үзэсгэлэнгийн талаараас дэлгэрэнгүй бидэнд тавалцаж. Энэ удаагийн үзэсгэлэн болохоор ерөөдөө одоо эрэгтэй, эмэгтэй те одоо энэ хөгшин залуу одоо бүхэл хүмүүсийн мэдрэмжүүдийг ерөнхийд нь би багцлаад нэг болгож хийхээр зорьсон байгаа. Тэгээд ерөнхийдөө хүний мэдрэмжүүд өөрөө айгүй тийм нас хүүс харалцахгүй бүгд адилхан байдаг гэдэг утгаараа баярлах, инээх, уйлах те энэ бүгд мэдрэмжүүд бид нар энэ хорвоод мэдлэгтэл бид нар өвлөөд авцсан байдаг те тэр угаасаа хүн гэдэг амьтныг тодтогч байгаа хамгийн гайхалтай мэдрэмжүүд. Тэрийг яг илүү энэ хүнд хүртээмжтэй, хүнд ойлгомжтой гэдэг утгаараа энэ үзэсгэлэнгээр ерөөхдөө хүрэхийг зорьсон байгаа. Тэгээд энэ үзэсгэлэнгийн маань гол зорилго нь мэдрэмжүүд гэж ярьж байгаа. Үзэсгэлэнгийн гол концепц нь болохоор хүн өөхийнхээ хэвлэлд байхад харанхууд байдаг. Хүн буцаад энэ хорвоос явахдаа буцаад их дэлхийнхээ хэвлэлд бид нар буцаж орж шингэдэг. Тэр утгаар харанхуугаас төрөөд харанхуудаа буцдаг гэсэн санаагаар ерөөхдөө харанхуугаас эхлээд харанхуугаас буцдаг. Тэгээ энэ хоёр хоорондын заагт бид нар юм маш гэрэлтэй өнгө бүдгэн дунд маш тийм гайхалтай зүйлсүүдийг бид нар мэдрээд өнгөрдөг. Тэр утгаараа л энэ бүтээлийг хийж байгаа. Хүүхэд бол хамгийн гоё өнгөлөг, хамгийн гоё олон гүнгийн баялаг, маш их инээд хөөр баяр баясгалан байдаг гэдэг утгаар бас яг хүүхдийн сантайгаа бас хамтарч ажиллаж байгаа гол санаа нь бас тэр байгаа л да. Таны тэгвэл өөрийн чинь хүүхэд насны тийм хамгийн их одоо өнгөөр дүүрсэн өнгөлөг мөч дурсамж юу вэ? Хүүхэд нас ярахаар хүн цаанаасаа шууд инех юм тий. Яг ч нөгөө хүний хамгийн гоё аз жаргалтай, гэрэл гээтэй одоо нөгөө бурханлаг нас юм одоо тий. Мэдээ цэцэрлэгийн үе маш гоё байдаг. Найзуудтайгаа сэлб голд, сэлэх тий нэр нэг юм зуны нарлаг өдрүүдийн тэр гайхалтай бочууд маш гоё байдаг гэсэн юм болоо да. Нэг юм мартчихлаа. Лагер дээр байх бас их гоё байдаг гэсэн. Тэгээ доошоогоо булаг руу бид нар чинь юм 10 битан 5 битан бариад бид нар усанд явдаг тэр мөчүүд их гоё. Тэгээд нөгөө дундаа нөгөө битантай уснуудаараа холбогдоод нэг юм 5 6 хүүхэд ингээ холбогдоод явах те зарим бүдчиж унах, зарим нь усаа асгах. Тэр мөчүүд л ер нь л тийм кино шиг нэг юм өнгөлөг тэгээ нэг юм shining айгүй гоё л санагдаад байд шүү дээ ер нь. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай ер нь хамтарч ажиллахад танд ямар санагдаж байгаа? Өмнө нь бол ерөнхийдөө хүүхдийн байгууллагатай ажиллахсан даа гэж ерөнхийдөө боддог байсан. Яалтч байхгүй би сая Хятадд бас нэг хөтөлбөрт орчоод ирсэн. Тэгээд холбогдоод ямарсан юм гайхалтай юмтай холбогдсон даа айгүй баяртай. Ер нь цаашдаа олон одоо арга хэмжээ олон юм төслүүд дээр би ер нь одоо дүрслэг урлаг гэдэг талаас ач тэр хүүхдийн урлагийн боловсрол гэдэг талаас ач тэр ер нь бусад уран бүтээлчдэр бас жоох идэвхтэй оролцоотой байгаасаа л гэж хүсэж байгаа. Тэгээд тэр утгаараа би бас илүү оролцоод бас яг энийг ингээ хамтарч ажиллаад ийм боломжууд байгаа шүү, ийм гаргалгаанууд байгаа шүү гэдгийг бас
харуулахыг хүсэж байгаа л да мэдээж. Хүүхдийн төлөө гэхэр хүмүүс яг томоохон компаниуд ч юм уу тэгэл корпорат байгууллагуудыг илүү ингээл одоо оролцоорой л гэж тийм одоо ойлголттой байгаад байдаг. Тэгвэл таны хувьд уран бүтээлч хүмүүс хүүхдийн төлөө оролцоогоо яаж нэмэгдүүлэх боломжтой гэж хардаг вэ? Оролцоо боломж гэдэг үзэх юм бол одоо жишээ нь ингээд үзэсгэлэн дээр хамтраад ажиллаад бас боломжууд байна. Өөр бас ямар боломжуудыг бас ирж олох уу те тэр бас мэдээж хамтын ажиллагаанаас л гарах болох л да. Тэгтээ миний бодлоор бол яг хуу бид нар дүрслэг урлаг талаас үзэгчтэй бид нар бэлдэх гэж бид нар ярьдаг. Үзэгчгүй байна гэж бид нар ингэж ярьдаг. Гол нь биднээсийн үзэгчид ч одоо ирээдүйн хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүдийг ч гэсэн тодорхой хэмжээний анхаш одоо энэ дүрслэг урлаг болоод урлагийн боловсролыг багаас нь суурнаас нь үзүүлж харуулж мэдрүүлж яхаа нэг үзүү ёсны юм болов гэж боддог. Тэгээ нөгөө ирээдүйн иргэдийн урлагийн боловсрол хэр сайн байна, тухайн улсын хөгжил тэндээс харагддаг гэдэг утгаараа багч гэлтгүү, нэг хоёр ч гэлтгүү хүүхдүүдээс тодорхой хэмжээний урлагийн боловсролыг олгож явах нь зөв юм болов гэж би хувьдаа боддог. Бидний ярилцах цаг өндөрлөж байна. Танаас сүүлийн асуултыг асууя. Та хүүхдээр дүүрэн энэ нийгэм маань ямар байгаасаа гэж хүсэж байна вэ? Энэ бол хамгийн ойлгомжтой. Хүүхдээр дүүрэн нийгэм гэдэг нь олон өнгийн цогцол болсон маш их тийм гэрэлтэй, нар шиг л байгаасаа л гэж хүсдэг. Маш гоё товчхон бөгөөд ойлгомжтой хариулт байлаа. Баярлалаа танд. Цаг гараа оролцож байгаад их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд баярлалаа.